бас сонсох нэ. Бид муу юм хэлбэл бас сонсох нэ. За тэгэхээр хүн оюун ухаанаараа юу ч залж болдог, өөрчилж болдог энэ хүчтэй үйлдэл энэ үнэтэй байгаа юм шүү гэж бодж байна. За дараагийн туршилт нь бол одоо альва бомб дифракцтай гэж тодорхойлдог гэж санагдаа. Нэг удаа энэ хоёрын хүн дондор электроныг нэвтрүүлэхээр хоёр хүн дондор. Нэг удаа электрон шинжтэй гардаг, нэг удаа толгой шинжтэй. Бомб хоёр шинж байна. Гэтэл энэ хоёр шинжийг бүр нарийн одоо туршилтаа хийж үзсэн байна. Боцоо Эйнштейний фономол гэдэгт нэг атом тунгааж байгаа соронзог орлоор нөгөө хоёр одоо хийж байгаа туршсан чинь ямар үрдэн гарсан тийм орчлонд болов ерөөсө урдаас дотоосон тийм нэгч бодис байна. Нэгч зүйлтэй тийм юм байна. Тэр тухайн нөхцөлд яг тэр чинь бүрддэг байна. Ингэж учраас орчлонгийн язгуурт ямар нэгэн тулгын чулуу байна гэж манай одоо энэ Европын физик одоо хэлж байгаа шүү. Тэгэхээр тэр бол 100 бүрдэж байгаа болохоос хэд байж байгаа юм биш байна. Орчлонгийн язгуурт бол бурхан ухаан байна. Эрэгтэй бол одоо тэр бурхан ухаан гэдгийг тэнд Христос ууж юм гэж шүү дээ. Би зүгээр өөрөө татах үг олдохгүй байна. Тэгэхээр ийм одоо заяатай гэдгийг энэгээр баталчихсан байгаа юм байна. Тэгэхээр энэ тийм байна. За дараа нь Skyler толгой гэж. Skyler энерги. Skyler толгой. Skyler гэдэг нь бол одоо чиглэл бүгээр ийм толгой гэсэн. Одоо зөвхөн тоогоор гэдэг юм хэлдэг байна. Тэгэхээр Эйнштейнээс асуусан байна. Энэ бид хамгийн ухаантай хүн юм бэ гэж асууж илээ. Тэгэхээр чи юу яриад байна? Наад чинь Никола Тесла байж таарна гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо зөвхөн гаргахгүй байна. Тэгэхээр Никола Тесла гэдэг хүн бол тэр Skyler толгой гэдэг онцгой тэр толгойг нээсэн юм байна. Тэгээд тэр үнийг Америкт очиж дасал өгсөөгөөд үрдэн гарчгүй юм натруулсан хүн бол дандаа шоктерлогддог байгаа юм. Тэгээд явсаар бод хөргөө чи хэдэн моднаас орсон. Ийм юм байна л да. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо бид нар гар утсаар project-ийг араад компани телевизэд компани. Энд бол хөндлөн хоёр толгой яв. Нэг хөндлөнд нь санагдсан нөгөө хөндлөнд нь цагаан вектор явдаг байхгүй юу? Энэ хоёр ингээд эргэлдээд тэгээ явж идэв. Гэтэл энэ хоёр л байна энэс цааш байхгүй гэж бодож. Энэ хоёр бол шурган замаар уушаа явдаг. Гэтэл энэ хоёрын зам, энэ хоёрын дотор нь даат орчныг чанар орчныг энерги явдаг байж. Нөгөө хоёр нь бол бидний гаргацсан дээрээ ингээд шилжих бидний боддгоо бидний харилцаагаар бидний орчин даат энерги бол одоо юу хийж байдаг. Ийм байдаг байна. За энэний шин чанар юу гэхээр энэ бол энерги хязгаарч чаддаг. Манай ертөнцид бүртгэж чаддаг. Ийм учраас хаан бол хаан бүр эрхшин зур орчингийн нөгөө хязгаар бүр орчингийн нөгөө хязгаар бүрийг уцаа дээрхтэй алт ертөнцийн мэдээллийг аваад ирдэг. Ийм учраас одоо 21-р зууны 60-70 он гэхэд байна шүү. Хүн төрөлхтөн даалтыг хардаг энэ шиг чанартай хүн байдаг шүү. Тэр чинь тийм Skyler толгойн дээр ажилладаг хүмүүс байдаг байна. Тийм одоо чичнэ. За энэ Skyler толгойн одоо жишээлээ хэлбэл одын ус бол урсч байгаа вектор гэж байна. Том одоо савнд одоо ус юу гэж. Тэгвэл ус бол тарахгүй нөгөө савын дүүргэж байна да. Тэгэхээр юу өндөрсөж яваад. Тэгэхээр энэтэй адилхан нэг газар энерги, цэглэн зурмын энерги юулж байна. Ийм учраас өнөөдөр бол энэ Skyler бомба, Skyler weapon одоо зэвсэг гэдэг юм маш хүчтэй. Энэ зэвсгийг одоо хүчтэй хийсэн газар бол Оросрон байгаа, загинг борж байгаа Иран хэлсэн энэ байдлаар хийж байна. За энэ толгой ямар шигтэй гэвэл энэ бол татцлын хүчний чиглэлийг өөрчилдөг. Бид доош цаашаа явдаг болох болно. Бидний оюун санааг өөрчилдөг. Эргүүлж яаж ч өөрчилж
ийм учраас одоо энэгээр болоод энэ одоо байдлын зэвсэг хүчтэй хөгжиж байна. Энэ бол энэ шинжлэх ухааны маш нарийн гоц том шинжилгээнд явж байна. За нөгөө нэг зүйл нь бол за энэгээр эмчилж байгаа юм байна. Би тэгээд энэгээр хийсэн лазерын одоо скайпер гэдэг нэг ихтэй лазер яг фокусч хийгээд энд нь энерги хэмжээ зүгээр болоод ийм одоо явж явж. За нөгөө нэг туршилт бол юу вэ гэхээр одоо би эсвэрч одоо хаатны зүрхний зүрхэнд хүчтэй бодлого явуулна. Зүрхний сигнал орж тархинаас 100 мянга хүчтэй. Тархины маш сул. Тэгээ сулхан байдаг. За тэгэхээр зүрхний нэг хүчтэй сигнал орно. Бодлоор өөрийн бодлоо одоо хүчтэй одоо стреснэр бодлоо. Зүрхний сигнал орно. Одоо модулч юм уу тэндээр тогтмордуулаад тэгээд цусан өнгөөр явуулахад хаанч байна гэдэг камер бүтэц зүйл төгөөрч чиж байгаа. Энийг яаж батлах гэвэл одоо нөгөө яхаас өмнө туршилт хийхээс өмнө хүний цуснаас дэмжээг аваад хэмжээ гээд ультра ягаан туяа гэдэг шингэлтийн спектр нэг мөрөөр хийж дараа нь нөгөө эстод хийгээд нөгөө цусан дөрвөлт тавсаа дараа спектр хоёр одоо энэ шуумны одоо харагдаж өөр шуумтай гарчээ. Энэс үүссэн үг вэ гэвэл тэгвэл ДНК альва медиколын гэмтлийг оюун санаагаар хийж байна. Плазма эффект гэдэг нэг үзэгдэл байна. Өөрийн оюун санаагаар өвчнийг эмчлэх анхаардаг ийм ажил бол газар авч. Энүүтэй холбогдуулаад ирэхэд өнөөдөр хүн төрөлхтний ерөөсө хиймжсэн байна. Одоо бид одоо саппал гэвэл хамааран данаа гэвэл нэг юм уу нэг юм гэдэг юм болчихсон байна. Гэтэл агаар жатамба сожин нэг орой гэсэн маршрут өөр жатамба. Тэгэхээр хөдөө аж ахуйн альтернативаар кач өөр төрлийн хөдөө аж ахуй газар тариалан гэдэг юм. Ном хэвчээд бод түрүү суужсэн арай гэсэн байна. Тэгэхээр энэ үгсийг хэмээн бордоо одоо амтан хортон шавчтай тэгсэр байдал одоо мал муу ялгаа. Ингэсэн байдал ерөөсөө химээр бид нэр химийн юмд идэвдэж байна. Ингэж оюун санаагаар өөрчлөх асуудал бол хүн төрөлхтний шин зорилт болж шин одоо хандлага болж ирсэн байна. За ингээд за энэ их хойсоргоор бид танаар зөвлөөр нэг гартаа тарихуулсан нэг гартаа зөвлөөлсөн энэ нь одоо бодлоор ингэж хүрээд одоо өөрийгөө өөрөө жолоодож болно шүү гэдэг ийм ахмад хүч бидэнд байна шүү. Бид яагаад өөрийгөө эмчилж чадахгүй бид бурхан заяагаа гэж гисэн учраас бид чадахгүй байна. Тэгэхээр энэ заяаг хэн бүрчиж байна? Энэ заяаг хүнээс хамгийн түрүүн бүрсэн монголчууд шүү. Тэгээд тэнгэрийн заяаг бүршин ахмад олон үгээр эзэн түүнийг байгуулсан монголчууд утан байгаад тэрнийг сэргэгц болсон биш үү гэж бодож байна. За нөгөө нэг туршилт бол энэ юунаас гарсан нэг эрдэмтэн одоо Оросоос очсон нэг эрдэмтэн юм хийсэн туршилт байна. Энэ туршилт бол хүний эс хоорондоо бол юу талбай засвардаг байна. Биосканер талбай засвардаг байна. Энэ биосканер талбай нь хүмүүс хоорондоо чарцсан энэ зурганд баярлалаа. Хүмүүс хоорондоо чарцсан, өөр амьтантай чарцсан, ургамал ертөнцтэй чарцж байна. Ийм чадтай ийм байдлыг баталж мутсан байна. За нөгөө нэг зүйл маш сонирхолтой. Одоо чамж байгаараа нэг хоруу шилэн хүний цуснаас авсан юм юунаас авсан ДНК-г дээж хийгээ. Нэг одоо маш сайн амгалтай хоруу шилэн зэвэр ус хийгээ. Нөгөөд нэг энзим хийсэн байна. Өөр хийсэн. Тэгээд нөгөө хооронд нь тавьчих. Хэсэг хугацааны дараа нөгөө усан дээр жоохон энзим нэмээд уурчуулах юмтай. Тэгээд эргээд үтсэн чинь нэгэ ДНК-гийн бүтэц зүйл нь уснаас илэрч идэг. Нөгөө юм илэрч идэг.
тэгэхээр байна шүү. Энэ орчлон дээр бодвол энэ бидний чинь заавал амьд юм хэрэгтэй биш. Тэртээ олон гэрлийн гэртээ байгаа тэнд байгаа амьдрал гацсан орчлон бас манайд нөхцөл бүрдсэн бол амьд амьтны зүйл төрөлийг нэвтрүүлж зөөвөрлөж болох юм байна. Нөгөөдгөө энэ чинь юу бүр нөгөө орчлон нэг амьтыг бидний чинь нэг том баталгаа юм байна. За энэ бид товчхон яриад байна. Энэ холон юм. За цааш нь бол за орчлонд бол баттай юм байхгүй гэсэн. За нэг гайхамшигтай туршлага юу гэвэл энэ сүнс бол орчлонгийн төлөөлөгч юм байна. Тэр далд ертөнцийн төлөөлөгч юм байна. Тэр чанар ертөнцийн төлөөлөгч юм байна. Гэж ийм байна. Тэр хүн нацид сэхэд амьсгал хураагаад зүрх зогссон байхад 20 минутын дотор тэр клиник өгөлтөөр сэргээж болох юм байна. Тэр хугацаанд хүмүүс сүнсийн өөрөөсөө төлөвлөж юм байна. Гэхдээ организмээс тусдаа тэгэхээр би бол маш хэрэглээгээ маш тайван сайн байсан гэж баг мэнгон хүн энийг батсан байна. Германы Дрездений баха эмчнэр физикчтэйгээ нийлэн ийм туршилт батсан. Бид сүнс бие хоёр бол тустай юм байна. Сүнс бол орчлонгоос ирдэг хүний эзэн төлөөлөгч юм байна. Ийм төрсөн байна. За нөгөө нэг хүн бол бас сүнс биеэс сатураад базуур авсан байна. За энэ нэг сонирхолтой зүйл байна. 2009 онд өмнөд тойрог зонд сүн замын доогуур яг манай хөл дээгүүр авдаг шүү. Тэр сүн замын тойронд бол хар зөв тояа нэгтэрч шингээд байгаа шүү. Ийм хар зүг байгааг баталсан бай. Хар мөг байгааг насан байна. Энэ бол нөгөө Сагитариус гэдэг одны ортон. Тэгэхээр энэ юу гэхээр тэр өмнөд Америкийн тэр одоо соёлт дээрээ сүнс тэнд байдаг юм аа. Асуурын сүнс тэнд очдөг юм аа. Сүнс түнд ирдэг юм аа. Сүнс тэр орчинтой үргэлж харьцаатай байдаг юм аа. Ингэж ярьдаг байсан гинэ. За ийм одоо зураг байна. За би одоо өнөөдөр нөгөө намайг өөрөөс зачсан одоо том зайны төлөөлөгчдөөс байгаас гэгээгдэхгүй байна. Намайг нэг удаа Будда бол ингэж хэлсэн байна. Сүнс бол таны өөрийн чинь юм биш шүү. Та өөрөө тэр чигээр сүнс юм шүү. Бидний бие бол газраас сүнсийг тэжихээр авч явах гэж зээлдэж авсан амьдсан шороо цогцос юм аа. Сүнс бол тэнгэрийн бид уртаа тэнгэрийн заяатай юм байна. За мохоо шогоо энд байгаа боловч хүн гэдэг амьтан заавал тэр оюун санаагаараа хувирах бүтээх чадaltaй ийм төрсөн байна. За тэгээд одоо энэ хүн төрөлхтний даваа сайн чи хүний бүтээх оюун санааны үрдэн шүү дээ. Тэгэхээр ийм байдаг. За тэр одоо аян гэдэг утга намаа юу надад утсаж байна. Таны номыг уншдаг юм аа, таны юу уншдаг юм аа. Бид одоо дээдс сүнсийг дуудаж нуус товчоо за ямар нэг болон одоо энэ ном хийх гаргасан байгаа. Та тэгэхээр нэг юунд өмнө үг хэлж өгнө гэсэн. Тэгэхээр би вайрын техникс над чинь одоо манай хийцэгчний тийм үг юм байдаг. Зөв ихтэй бол сүнс тусгай гэдэг туршлагыг харсан. Эсвэл та манай бонерын одоо сүнс дуудаж ирэхдээ тэгээд өөрөдөж ярих юм. Сэвгүй орсон. Тэгээд бол олон онгийн одоо юунууд ярьдаг байна. За яг нэг бидний тавиад насны нэг эмэгтэй байсан. За тэр эмэгтэй бол нэг айтгуугаар ярих тийм онгийн сүнс. Тийм онгийн төлөвлөлт хийх ярьдаг байна. Айгуун жоохон юм билээ. Тэгээд та яаж ярьж байгаа юм? Та энэ хүний цогцсонд шингээд та энэ хүний яриуч юм. Яг тийм тэгж яриуч. Та хүний сүнс аа. Энд бай. Та тэгээд хэрэг удаа энэ хүний цогцтой байж байгаа. Удаа энэ үчирдээ байна. Гэж хэлж ийсэн. Тэгэхээр энэ нуус тавчгийн бичүүлэг гэж би
түүний дуудна гэж байна. Сүнсийн дуудна. Тэгсэн би ширхэг утга байна гэж ярьд юм байна. Тэгэхээр за энэ хүмүүс найруулад тэгээ ширхэг утга хаягаад нуус очиж бичүүлсэн гэхээр Монголын энэ дээд тэнгэрийн заяаг төгссөн Монгол төрийн энэ зөв уламжлалыг үеийн энэ Монголд аппликатай байгаасаа бодсон учраас би юуны санаачилсан юм гэсэн үйлдвэр хийж энэ мэдрэхгүй явахгүй байна. Бид бичсэн яаж авсан байх юм. Иймэрхүү байдлаар байдаг юм. Тэгээд миний дараа хэлж хэлсэн. Өдмөнэ дэлхийд сүнс цогцсой тустай юм байна гэдэг цаа чи тулгуур туршилт гэж батчаад зарлаад байна. Энэ сүнс тустай байдаг гэдгийг зөвшөөрөх барахгүй түүнтэйгээ харилцаж энэ чанар соёлыг байгуулсан агуу Монголын энэ соёлыг ойлгоход бидэнд нэг бидэнд бахархаж барах юм үлдэхгүй юм шүү. Бидний энүүгээрээ бол бахархана гэж би тэр юмсээр бич өгсөн. За нэг иймэрхүү юм байна. Эцэст би юу давж байгаа миний энэ consciousness cosmic consciousness гэдэг бол хүн газрын сэрхүүд газрын мэдрэлүүд юм. Гэтэл бидний цогцос одоо сүнсэн тэр юм бол нөгөө харагдсан дээр гэдэг байх гэж бодож байна. Тэгэхээр тэрүүгээрээ дамжаад бидний тэнгэрийн сэрхүүгээр жолоод та ийм явдаг болтой юм байна. Тэгэхээр энэ одоо райхамшигтэй ийм чанартай яг юм байна. Тэм учраас тэнгэрийн consciousness гэдгийг бол тэнгэрийн сэрхүү гэж би ярих юм хэрэгж байгаа. Тэнгэрийн сэрхүү гэдэг бол газар дээр байдаг цагаан савнсан хэмийн юунуудын уралд хөрвөлт бол цагаан савнсан одоо цөмийн хүчтэй. Тэгэхээр тэрнийг жолооддог юу бол тэнгэрийн жолоодтой юм байна гэж үзэж байна. Тэгэхээр энийг бол consciousness гэдэг бол энэ амьд оюун ухаанд бүхэмд жолооддог хүч байгаа юм байна. Тэр хүчийг хэлээс өөр Монгол тэрний хүчийг тэрний хэлжсэн юм болов гэж ингэж бодож байгаа юм аа. За эцэстээ дүгнэлт хэлэх чинь нүүдэл Монголын мөнгө тэнгэр бол орчны чанар буюу элэг ертөнцөөс ундрахтай. Амин эрдэм болохыг орчин үеийн квант болон астрofизик эпигений туршилтууд нотолж эхэллээ гэж хэлж байна. За хоёрт нь бол хар дом захаасны ур үндсэн өрний шинжлэх ухааны хөтөж үзэл нь матери гэдэг гадсан дуяатай. Энэ материйн цаанд хоосон байдаг гэдэг энэ авчигдмал үзэлтэй хөгжсөн учраас ингээд юм хүрсэн байх юм шүү гэж байна. Гуравт нь бол өвөг монголчууд нэг тэнгэрийн заяа төвшиж тэнгэрийн хүчний дор тэнгэрийн бэлэг хүмүнд бүх үндэстэй тэнгэрийн бэлэг заяад хүргээд үндэснийг нэгэн заяад нэгтгэхэд тэгээд хизээч үл нэрцэх, хизээч үл уруух, хизээч үл шатрах ямар ялан дих ийм чадлыг олгосон байна. Ийм ч учраас эрхүрнүүдтэй баярлахад бол ямар ялан дийж байсан. Тэнгэрийн заяа байдаг байна. Тэгэхээр монголчууд бол ийм тэнгэрийн заяаг атгаж байснаа монгол хүн бол өвөрмөц удам угсаг үлдэж гаргасан байна. Энэ нь хаан байна гэвэл одоо манай Японы сувраг болчиход байна. Ихэнх аврагууд байна. Оюуны одоо Батбастай бүхэнд цөмийн шинжилгээний институт гэсэн миний нэг танд иржсэн. Манай Дубна Москва мужид дөрөвдөд ерөөсө цоохог гэдгээр пандаа байсан. Хатар төгссөн байдаг. Тэгсэн дэлхийн авраг бас тэнцэн болсон чинь манай 7 настай хүүхдүүд нөгөө 3 4 байранд орж ирсэн. Одоо энэ 2 сая 3 сая хүндрээс тийм энэ болов бид тэнгэрийн бэлэг өнөө оюун санаагаар бодомшлыг жолоодж болно гэдэг бол энэ дотор байгаа юм шүү. Тэгэхээр энэ дотор шийдэх асуудал олон байна гэж би бодож байна. За цааш нь одоо манай экстрэмүүд видео хэрэглээд хэрэг монголчууд ямар нэгэн хөтлөн үзэлгүй болов бид болохгүй. За манай баяртай профессор Тэнцүүч
бид хөдөлгөөний үзэлтэй байх хэрэгтэй. Өөрийн гэсэн үзэлтэй байх хэрэгтэй. Хамаагүй хүн дагаж навсгнаж болохгүй. Их эзэн бүрийг хамгийн түрүүн байгуулсан, хамгийн түрүүн энэ бэлэг соёлыг мандуулсан ийм ард түмшүү бид өөрийн үзэлтэй байх хэрэгтэй. Энийг тодорхойлох зүг гэж үзэж байгаа энэ хүмүүс бас тийм энэ адилхан нагаан бүхэл бас тийм хөгжүүлдэг бидний дэмжиж бай хэрэг гэж ярихаас илүү бид хүний хүмүүжүүдийг хүндээ агуу чадлыг унтаж байгаа чадлыг сэрээ босгох гэдэг ийм бодлого байна. За их сургуулийн айч анги салбарт болоод энэ салбар эдний тэнгэрийн фотограф хүчтүүжил хөдөлж үзэл гэж одоо ярьж байгаа. Бүх юм салгаж болохгүй үздэг. Их болсон байгаа зүйлээ бидний тусын тулд гэдэг даваатны сургууль яг энэ шийдээ. Ийм одоо үзэлбэрээр нэгдэрч энэгээр хэрэгжихтэй байна. Би нэг удаа төр их ямар нэгэн Корейлээр одоо Америкийн активчин конференцийг нэгтгэж үзсэн юм аа. За тэгээд тэр сүнжтэй дараа бол ахмадууд их осод асуусан дараа залуучуудаа мэдээж хань энэ ярьж байгаа чи үнэн шүү. Хэрэгтэй байна. Улсын сургууль одоо хуучин нэг материал дарамжаатай юм заадаг юм болж шинжлэх хэрэгтэй байна гэж. Надад адаагараад хэлсэн шүү. Тэр хэлж байгаагүй байсан юм. Тэгэхээр бид ямар нэгэн энэ байгалийн шинжлэх ухаанаас гарсан энэ холбоор орчин зүйлээс бид нийгмийн шинжлэх ухааны хөтөлбөр үзлээ бас гаргах хэрэгтэй байна. За эцэст нь дагж байгаа